Юу яцгаанда өнөөдөр та бүхэн маш хөнгөн хамгийн бага буслах температур бүхий инертийн талаар танилцуулах гэж байна. Гелийн 2 гэсэн атомын дугаартай буюу цөмдөө 2 протонтой элемент бөгөөд өнгөгүй, үнэргүй, химийн төгсөл тул инертийн бүлэгт ордог. Энэ хий хэд хөнгөн учраас дэлхийд тогтдоггүй сансар тэхэр байдаг, харин дэлхий дээр харьцангуй бага байдаг байна. Хөнгөн учраас хим бөмбөлөгт, буслах температур бага учраас хөргөлт, химийн төгсөл мөн хөнгөн учраас агаарын хөлөгт ихээр ашигладаг. Шингэн гелийн MRI аппаратын супер дамжуулагч соронзыг маш бага температурт байлгаж, түүний супер дамжуулагчийн чанарыг нь хадгалах үүрэгтэй. Супер дамжуулагч нь цахилгаан эсэргүүцэлгүй байх тусам хүчтэй соронзон орон тасралтгүй үүсгэдэг. Харин гол соронзон нь өөрөө халддаггүй учраас гелийн халтыг хөргөх гэсэн үүрэгтэй биш буюу харин супер дамжуулагчийг ажилуулах боломж олгох хүйтэн орчин үүсгэдэг гэсэн үг. Дараагийн сонирхолтой хөгжилтэй нэгэн жишээг авч үзье. Гелий залгиж яргаад хоолой өнгө өөрчлөгддөг нь гелийн агаараас илүү хөнгөн болоод нэгт бага байдагтай холбоотой. My name is Sofia Vergara. Учир нь гелий залгих үед хоолой болон хоолойн дээд хэсгээр дамжин агаарын оронд гелий ордог бөгөөд хөнгөн хий учраас хоолойн дууны дэлгэн хурдан тарж хоолойн булчин түр зуур өөрөөр ажиллаж хэлбэр нь бага зэрэг өөрчлөгддөг. Үүний улмаас хоолой өндөр дуу гаргах мэт бас амьсгал арай өөрөөр мэдрэгдэг. Хэдийн юм сонирхолтойч гелийг ихээр амьсгалж болохгүй. Удаан амьсгал бол хүчил төрөгч дутагдаж хорлог үүснэ. Зөвхөн бага хэмжээгээр богино хугацаанд бол боломжтой. Товчхондоо гелий бол маш хөнгөн инертийн хий, баярын хийм бөмбөлгөөс эхлэхэд MRI-ийн супер хөргөлт хүртэл олон хэрэгцээтэй. Харин таны хоолой өнгө өндөр болдгийг нь хоолойн өөрчлөлт биш харин дуунд дамжуулах орчны өөрчлөлт юм а. Хэрвээ энэ бичлэг танд ойлгомжтой, сонирхолтой санагдсан бол лайк дарж суугаад агаарай. Бид дараагийн бичлэгүүдээр өөр бусад шинжлэх ухааны холбогдлолтой хэлбэрхэн сэдвээр ярилцах болно. Баярлалаа.